Төслийн санаачлагч Аясгал. Ерөнхий ивент тэтгэгч Nyo City. Ивент тэтгэгч Aviko. За өнөөдрийн сэдв бол орчны стандарт. За тэгээд энэ зөөлөн хоттой холбоотой сэдвээ уялдаад манай ментор мөнгөн чимэг маань илүү бас хөтлөөд явах байхаа гэж бодож байна. За ер нь орчны стандарт гэдгийг хэдүүлээ. Ер нь бид нар яг юу гэж ойлгож байгаа юм бэ гэдэг талаас нь хэдүүлээ яриад байна. Тэг яг хөө ер нь бол одоо нөгөө нэг манай монголчин нөгөө нэг юм шилжилтийн үеийг даван туулж байгаа. Бид нар ингээ гадаад руу ингээ явхад бол маш юм тааламжтай байдаг шүү дээ. Ямар нэгэн байдлаар гудамжин ингээд тий алхахад таатай ч гэдэг юм уу. Гадны орчин ус дотор орчин руу шилжиж ороход ямар нэгэн саад бэрхшээлгүй гэж нэвтэрж ордог. Нийтийн тээвэрт бол одоо хэний ч тусламжгүйгээр ингээд тий уугаа цугаа зорчоод бит цоцхон битэл дугуйтайгаа хамт явдаг тий. Бүр ингээд иймэрхүү байдлаар ингээд энэ болгоомж бидний ингээд ердөөс энэ хот дотор үйлдэл хийж байгаа бүх юм чинь ингээд ямар ч саад бэрхшээлгүй яваад байгаа маань стандарт буюу хамгийн доод шалгуур нөхцөл гэсэн үг л тий. Энийг л хангасан байх л одоо асуудлыг яриад байгаа гэсэн үг. Тэгээ яг миний бодлоор бол одоо бидний алхам тутамд тохиолдож байгаа энэ асуудал бэрхшээлвэл энэ бүхний цаана стандарт байгаа юу гэдээ ухаад үзэхээр стандарт бол байгаад байгаа байхгүй. Гэтэл нөгөө өнөөдрийн амьдралд хэрэгжиж чадж гэнэ үгүй юу гэдэг нь бас асуудалтай. Өөрөөр хэлбэл зарим стандарт аль хэдийн хоцорсон тий. Социализмын үед одоо байсан тогтоосон тэр стандартууд өнөөгийн техник технологи болоод энэ хот хүрээ энэ тэлэлт энэ хөгжлийн хурдыг гүйцэхгүй байгаа. Нөгөө талаас одоо төрийн байгууллага болоод хувийн хвшлүүдийн энэ үйл ажиллагаатай холбоотой энэ хоорондын уялдаа холбоо тэр байтугай төрийн байгууллагууд нь бие биенээ ойлголцдоггүй ч юм уу ийм уялдаа холбоо зэрэг асуудлаас болоод стандарт нөгөө хэрэгжихгүй байх нь нөгөө цаасан дээр үлж байна шүү дээ. Стандарт хэрэгжиж өөрөө энэ чинь нөгөө тав тухч байдаг амьдралын чанарыг бүрдүүлнэ шүү дээ. Тийм болохоор бид нөгөө ойлгомжгүй ийм хаос орчинд амьдарч байна. Тийм болохоор ингээл бид ингээд оршин суугчтай уулзах гал очиход хүртэл маш их асууж байгаа байхгүй. Хаана хинт хандхаа мэдэхгүй. Гэтэл дээр нэг уулзалтан дээр тэр хуульч ингээл ярихад бүх юм нь хариутай байгаа байхгүй. Тэгээ тэр хариуг мэдэхгүй болохоор тэр их одоо хураагдсан асуудлууд болоод бухимдал нь оршин суугчд байгаад байдаг. Тэрийг өөрсдөө мэддэггүй. Тэгэхээр нэг талаасаа тэр хүмүүст тань мэдүүлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл амьдралд хэрэгждэггүй тийм стандартууд их байд юм байна. Тийм болохоор стандарт байхгүй биш байгаа. Гэхдээ тэр мэн амьдралд хэрэгж чадахгүй байна. Уялдаа холбоо байхгүй байна. Ойлгомжгүй байна. Тэгэхээр эн чинь өөрөө нэг органик ийм одоо систем байж ижил эн чинь нөгөө бүрэнгүүцтэй ойлгоо шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо төрийнх нэг, хувийн хвшлийнх нэг, иргэдийнх нэг гэсэн тийм зүйл байхгүй шүү дээ. Бүгдээрээ нэг дүрмтэй байх хэрэгтэй. Тийм болохоор нөгөө тоглоомын дүрм маань ойлгомжгүй учраас нөгөө тоглоом шударгуулсан болж чадахгүй байна. Үр дүн гарахгүй байна л гэсэн тийм л ойлголттой байж байна. За өнөөдөр цогтой ах бит хоёр 39 дугаар байран дээр ирсэн байна. Бид нар одоо ингээд юм тусгай хэрэгцээд иргэнд зориулсан юм авто зогсоолыг ажлыг төлөвлөж бодож өгж байгаа. Одоо би бол бас мэддэггүй л байсан л да. Тусгай хэрэгцээд хүн гэдэг нь одоо заавал одоо тэрэгцэртэй хүнийг бас хилдэг юм байна. Тийм. Хүн чинь ер нь бол 2 настай хүүхэд, жирэмсэн ээж, за тэгээд 80 настай хөгшин, одоо ер нь за тэгээд мэдээж хөл гараа хугалцсан ч юм уу те нэг тийм асуудалтай, гэмтэлтэй байгаа хүн. Тэгээд маш сонирхолтой нь 2 гартай хүнд юм барьсан байгаа хүнийг хүртэл одоо тусгай хэрэгцээд хүний стандартад бас оруулж явт юм билээ их сонирхолтой. Тэрийг бол өстой сонсоогүй юм шүү. Тий. Сонсоогүй би бас сонсоогүй байсан. Тийм. Тэгэхээр бид нэр 39 дээр бол ингээд зам талбайг ингээд төлөвлөсөн байсан ч гэсэн яг тусгай хэрэгцээд хүндээ зориулсан зогсоолыг хийгээгүй байсан. Тэгэхээр одоо хэдүүлээ ажилдаа орцгоох уу. Тий. Яг миний бодлоор бол бидний алхам тутамд маш олон стандартууд байдаг. За тэр нь зарим нь мэддэггүй. Одоо юу гэдгийг тусгай хэрэгцээд хүмүүсийг ойлгох, хүндлэх, зай тавьж өгөх, соёлын суулгах дээр ажил хийдгүү болохоор бид нар анзаардггүй болохоор энэ амьдралд хэрэгждэг. Өөрөөр хэлбэл автобусанд хүртэл одоо тийм суудлууд байдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь бид нар ингэж хийхээс гадна энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ дээр хүн машин тавьчихвал яах вэ? Тэгэхээр цэвэр хүний ухамсар болоод хандлагт одоо найтахаас өөр аргагүй. Яагаад гэвэл бид нар өөрсдөө оролцоо муутай мөртлөө нөгөө тэрнээсээ илүү давсан ихийг шаарддаг. Тэгэхээр энэ чинь нөгөө тэр эрх одоо юу байдгийг тэр зүйлийг эдлэхийн хажуугаар өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг бас
давхар өөрч хариуцж явах хэрэгтэй л. Тэгээд нэг талаасаа эн чинь тийм амар их мөнгө зарцуулахгүй байгаа байхгүй юу? Тий. Хэдэн зуун саятай болохоор за тусгаар хэзээ түүний зогсоолыг хий та гэх юм байхгүй байхгүй. Байхгүй яг будаг авцраал будчихж байгаа. тий яг тэ зориултын будгийг авцгаад ингээл будаал Тий. ингээл хийж. Тэгээд яг үлгэрлж үзүүл яа л гэж бодож байгаа юм. За ажилдаа орё да хэлээ. Нөгөө одоо бол мэрэгчмэн ихтэй эсвэл. За хоёулаа ингээд өнөөдөр 2 зогсоолыг будахад 2 цагийн хугацаанд за тэгээд 200 мянган төгрөгийн зардалтайгаар ажил хийлээ. Ер нь бол сөөхийн ажил чинь нэг тийм маш их мөнгөтэй болохоор л хийдэг ажил бас биш. Багаар тэгээ заавал ингээд хүнд мөнгө төлөхгүйгээр магадгүй өөртөө ч гэсэн нэг гоё зурдаг хүн байх юм бол гарч ирээд те гэдэг юм хүртээмжийнхаа ингээд зогсоолыг бас ингээд будах бас боломж байна гэдгийг харууллаа шүү дээ. Тий мэдээж хийх ч гэсэн хөгжилтэй байлаа. Тий баг ингээд жижигхэн фитнес хийчлээ. Би ч одоо спикат баг сууж чадах юм байна гэдгийг нээлээ. Тэгээд энэ одоо гадна байгаа 30 хэдэн градус ч гэсэн одоо эдний сөөхийг гэсэн бидний сэтгэл зүрхийг одоо зогсооч чадсангүй шүү дээ. Тэглээ. Маш гой ажлуудыг бид нэр төлөвснийхаа нэг ажил нь бол ингээд зөөлөн хот нам дээр гардаг л да. Зүгээр л будчихээ л та тий. Заавал just paint гээд тэгэхээр зүгээр л будаж бид нэр үзүүллээ. Бэлэн зогсоол байсан тий. Бараг тэр үгийг чинь сонсоод ер нь сөөхийн баг өрөө юм шүү. Nike өрөө бол just do it. Тий. Зүгээр л хий. Тий. Зүгээр л төлбөрөө төлчих. Тэгээд юмаа хамтраа тий оролцоо сэтгэл тэрэл чухал. Тэр л дутагтаад байгаа болохоор болохгүй байгаа. Болохоос биш. Манайх шиг бас ийм жижигдүү хотод бол сайхан амьдарч орчин тойрондоо тавхтай болох боломж бас их байна гэдгийг бүр бас муудчаагүй байна. Тэглгүй байх уу? Тэглгүй байх. За өнөөдөр хамт байсанд баярлалаа. Ингээд 2 ментрийн маань 39 дугаар байранд санаачилж хийсэн тусгай хэрэгцээт авто зогсоолын ажил дуусаж тэд тус байрны засварын ажилтай танилцж байна. Ирж амтлаад илүү өндөр Yummy Snack House. За өнөөдөр Мөнгө ментор бит хоёр Аркта шар орон сууцныхаа байранд ирсэн байна. За өнөөдөр одоо Тэжээвэр амьтадтай зориулаад бид нар пет зоныг хийж үзүүлэх гэж байгаа. Тэгэхээр нөгөө стандартыг нь судлаад үзэхэд одоо ингээд юм амьтдад зориулсан одоо ямар журам одоо юу гэдэг бид нар юу сайн мэдэхгүй зүйлсүүд юу вэ? За ер нь мэдэхгүй зүйлсүүд гэхээсээ илүү угаасаа мэдийг гэсэн ч бас их цөөхөн юм байт юм байлээ. Ер нь бол яг хуу Тэжээвэр амьтдын тухай хууль одоо эрүүл ахуйн бүс ч гэдэг юм уу те. За нийслэлийн нутаг дэвсгэр дээр Тэжээвэр амьтдыг одоо салхилуулахад дүрм журам гэдэг ингээд бичиг баримтууд байна. Гэхдээ яг тэднэр дээр бол Тэжээвэр амьтдыг энэ тийм одоо баалгуулж шийлгүүлэх ч гэдэг юм ийм нөхцөлд одоо тэдний гжээр торгонооч гэдэг юм уу. Иймэрхүү байдалтайгаар манад бол одоогоор байгаа. Ер нь бол одоо бидний хамгийн сайн мэддгээр бол нөө Рио парк дотор одоо ингээд нөө pet zone гэдэг хийсэн тийм. Тэгэхээр яг Монгол улсад бол одоо яг өнөөдөр та нохоогоо энд ингэж салхилуулаарай. Энэ нохоо энд бийцэх ёстой шүү. Энэ ийм байх ёстой шүү гэсэн яг ийм одоо нарийн одоо төлөлтийн одоо ийм бичиг цаасууд байдгүй гэж ойлгож байна. За ингээд хайг адрестай боллоо. За өнөөдрийн Тэжээвэр амьтадтай зориулж хийсэн ажил маань нийтдээ нэг 2-оос 3 цагийн хугацаанд хийж гүйцэтгэлээ бид нар. Мэдээж энэ зөвхөн Аркта шарын одоо Тэжээвэр амьтад гэлтгүү энэ ингээ хотын төв замд ингээд байгаа учраас тэгээ энэ хаваар одоо нохоогоо салхилуулж байгаа тий Тэжээвэр амьтдаа салхилуулж байгаа хүмүүс ч гэсэн бас ашиглах боломжтой байдлаар бид нар энэ талбайг бас сонгосон байгаа. За тэгээд чам таалагдж байна уу? Таалагдж байна. Ер нь яг хоо бид хэдийг сая энд нэг яг энийг хийж явах хугацаанд бол маш их хүмүүс өнөрч байна. Амьтны бас ийм нөгөө Тэжээвэр амьтандаа зориулсан бас ийм зориултын цэгтэй болж байгаад хүмүүсийг маш их баяртайгаар хүлээж авч явах шиг байна.
Ер нь бол энийг хийхэд маш амархан. Одоо бид нар за ингээд банз авцраад банзаа холбож жагаад нөгөө хайрга дэвссэн. Одоо жишээ нь тэгэхээр ийс байхаар магадгүй нөгөө үнэр ингээд гадагшлах учраас хайрга нь илүү тохиромжтой юм байна гэд хайрга авсан. Тэр одоо энэ нөгөө сайныг бол одоо жишээ бэлэн ингээд шууд ингээд хийлгээд авах боломжтой юм бэлээ. Энэ айгүй хөөрхөн санагдаад байгаа байхгүй. Энэ дээд талаараа онгоолгоод ингээд гялгар утаа хийн. Одоо энийг чинь сөөхүүд маш идэвхтэй энэ дээр анхаарат өгөөсэй гэж одоо хүсэж байгаа. За тэгээд энэ доод талдаас нь ингээд гялгар утаа аваад тэгээд хогийн савнд аваачиж хаяад за тэгээд мэдээж энэ одоо хайрга маань өөрөө ингээд ус шингээгээд тэгэхээр нөгөө шингэн одоо ялгцууд нь ингээд өөртөө ингээд арилаад ингээд явах бас боломжтой юм байна гэж харсан. Бид хэд бол бас энэ яг Аркта шар байрныхаа сөөхтэй ер нь хамтраад хийж байгаа. Сөөхийн ажилчид маань ч гэсэн өөрсдөө бас яг энэ дээр бол айгүй бас эргээр хүлээж авч энэ одоо материалыг одоо бэлдэж өгөхөд хамт ингээ оролцоод явсан байгаа. Ер нь одоо тэгээд иргэн бүрийн оролцоо гэдэг чинь айгүй чухал байна л да. Тэгэхээр бид нар үүгээрээ юу илэрхийлэх гээд байгаа вэ гэхээр хотхон хороолол орон сууцнууд маань бас ингээд тэжээр амьтандаа зориулаад ийм бүсийг үүсгэх юм бол одоо нөгөө тухайн орчны зэхэн бохирдол ч гэсэн бас айгүй багасах болно. Хүүхдүүд ихтэй айгүй гоё хүлээж авч байгаа тий. Хүүхдүүд энэ чинь бүр пет цантай болж байгаа юм уу гэд ингээд маш гоё баяртайгаар хүлээж авч байгаа нь маш их таалагдлаа. Зөв зүйл хийгээд байгаадаа үнэхээр өдөр болгон баяртай байгаад байна. Тийм. Тэгээд нэг бас нэг давуу тал нь ердөөсөө одоо нөгөө хулгайн замаар тэжээр амьтнаа хаана бийц суулнаа гэж толгой өвдөх одоо асуудал байхгүй болж байна. Одоо чинь эко будагнууд айгүй гоё олон өнгө гардаг болсон. Одоо тэгэхээр Nippon Paint-ийн будагнууд жишээ нь үнэр байхгүй. Тэгэхээр эднэр одоо жишээ нь ингээ хуучин ингээд энэ бариулыг будцсан байсан ногоо эднэр бол та будгийн хооронд хортолж байгаа байхгүй тий. Тэгэхээр чи одоо энд ингээ будагны ажил эхэлсэн гэхэд ямар ч будаг үнэртэхгүй байгаас тий. Харин тийм байна. Тэгээ одоо бид нэр энийг юу яа? Энэ шатны бариулыг нь будна. Тэгээд энэ шатны маршрутын яг энэ хүрээнүүдийг будгах чагаа. Орчин хүнд маш нөлөөтэй. Гэртээ 5 тухтай байсан ч гэсэн бид нар орцоор орж гараад яваад тэгжээж гэрлүүгөө орж байгаа гадагшаа гарч байгаа. Тэгэхээр энэ одоо маш чухал ажил. Ивент тэтгэгч Mobi Home. Хамтрагч Зөөлөн хотын шийдэл төрөөмс байгууллага. Ивент тэтгэгч Гэртүү ухаалаг хотхон. Хэдүүлээ одоо нөгөө 3 байрныхаа орчны одоо зургууд дээр хэдүүлээ комент хийгээд яриад явцгаая. За энэ болохоор Аркта шарын одоо яг нөгөө зүүн талаас нь авсан зураг байна л да. Төв замын дагуу. Төв замын дагуу. Тэгээд энэ нэг давхруудыг дандаа ингээд тийм үйлчлэгээний байгууллагууд худалдаад авцсан. Одоо жишээ нь яг ингээд яг асуугаа явахаар сөөхөн төлбөртөө энэ үйлчлэгээний байгууллагууд чинь дандаа айлын тарифаар төлдөг байгаа байхгүй. Тэгэхээр чинь чинь илүү их хүн орж гарж ийн, ашиглаж ийн тий. Илүү илэгдэл хороодолт одоо ингээд орчныг бохирдуулж ийн наазах юм тий. Тэгэхээр энэ болгоныг ингээд бүгднийг орхигдуулсан тийм мэдрэмжийг төрүүлж байгаа. Яг энэ дээр арай жоохон эерэг одоо нөгөө комент хэлэхэд одоо Зөөлөн хот гэдэг номон дээр бол яг юм байдаг л да нөгөө street many doors гэдэг илүү одоо альва нэг одоо нөгөө тэг хотхон хороол орон сууцны одоо газар одоо бүс нутагч гэдэг юм ингээд олон юм жижиг дэлгүүр байх тусмаа тухайн орчин нөгөө амьд одоо харилцаатай байдаг тий. Эсвэргээрээ одоо дан нэг функц буюу зөвхөн оршин суух зорилттой байвал илүү бас уйтгартай тий. Тэгэхээр нөгөө аль болох ингэж нөгөө таад яг одоо энэ үйлчлэгээний төвд байхгүйгээр зөвхөн орон сууцны барилга байсан бол энэ хэсэг ямар хоосон байх байсан бол гэдэг ингээд төсөөлөд үзээрэй. Тэгэхээр яг хөө бидний зүгээр нэг алдаад байгаа юм нөө стандарт байхгүй болохоор бид нар гаднах төвчлөлтөө гоё хийж чадахгүй байна тий. Ногоон байгууламж зөв арчилж чадахгүй юм ч гэдэг юм уу. Яг саяны одоо тэр төлбөр төлөх механизм хэрвээ зөв хийгдчих юм бол бүр илүү ашигтай одоо ажиллах боломжтой тий сөөхөн. Тий яг хөө энэ нөгөө бид нар бол одоо хувийн хвшлийн энэ одоо юу гэдэг аж ахуй нэгж худалдаа үйлчлэгээ эрхлэх нь буруу гэж байгаа биш. Энэ өөрөө байхтай стандартын байвал
сайн шүү, илүү гоё шүү л гэж ярьж байгаа шүү дээ. Одоо Лондон Интер бол тийм ч тий. Одоо жишээлбэл яг тэр хууч хот нь бол шинээр засвар хийхдээ хүртэл одоо энэ саргаанаас дүүргээсээ зөвшөөрөл авах хэрэгтэй. Дүр төрхийг өөрчилж болохгүй. Орчин үеийн янз бүрийн шилтэл ч юм уу болгож болохгүй гэдэг. Ингээд өөрөө ингэж нөгөө энэ годомж өөрөө нэг ийм сүнслэг одоо юу гэдэг нэг ерөнхий одоо концепцтэй байх хэвээр тэрнээс илүү зүйл хийж болохгүй л гэсэн тийм л санааг хэлж шээ. Хоёрдугаарт нөгөө шат довжооч байд юм уу тэр зүйл нь стандартын байх хэвээр гэж байгаас биш ингэж байх нь илүү сонирхолтой. Одоо шийдэл зөөлөн хот дээр бол тийм ном л биш шүү дээ. Олон сонголттой тэр нь илүү сонирхолтой, илүү хөгжилтэй, илүү амьд ийм гудамжийг бий болгоно. Гэхдээ энэ амьд болгож байгаа энэ гудамж нь өөрөө стандартын байх хэвээр өөрөө өнгө үзэмжтэй байх хэвээр. Яг тэгвэл аж ахуй нэгж болгон өөр өөрсдийн нөгөө нэг дур дураараа хийж байгаа тийм зүйлүүд бас нэг тийм цэгцтэй биш. Happiness Town ингээд оршин суугч нартай бид нөгөө төслөө ингээд шалгарлаа гэдээ уулзалт хийгээд явж байхад энэ тоглоомын талбай дээр бид цугларсан. Тийм тэгээд яг юу гэж хэлжсэн бэ гэхээр энэ барилгын компани хэлсэндээ хүрээгүй. Бид нэр зурган дээр нь хүүхдийн тоглоомын талбай илүү гоё том байсан. Тийм тэгэхэд одоо ингээд ийм жижигхэн одоо энэ чинь 170 м квадрат байгаа байхгүй 170 м квадрат талбай дээр ингээд ийм зүгээр жигхэн нөгөө гусаараа тавьсан. Тэр барилгын компани нэр нь ямар нэртэй компани? Одоо жишээлбэл хэлсэндээ хүрээгүй компаниг нэрийн дуудах нь бол бизнесийн нэр талцсан хэрэг болохгүй ч. Ер нь яг бид нар ингээд хүний амьдралын маш урт хугацааны том сонголт байхгүй юу? Үйл хөдлөл хөрөнгө гэдэг бол зүгээр нэг машин худалдаж авч байгаа ш. Машиныг бол магадгүй хэд хэд сольж болно. Өмс хувцсыг бол жилдээ авилралтай зөндөө сольчихно. Барилга машин бол хэвчээ ш. Маш хүнтэй. Энэ бол айгүй том асуудал. Тийм учраас тийм хүмүүсийг ахиж барилга бариулахгүй тухайд бид нар бас анхааруул хэлж явах хэрэгтэй байна. Тийм үнэхээр тань хэлж байгаа зөв. Яг тэр нөгөө стандартгүй одоо жишээ нь галын стандарт хүртэл энэ дээр байхгүй. Одоо энэ чинь галын аюулгүй байдлыг хангах нөгөө гидрант байхгүй. Тийм яг тэр зүйлсүүд нэрсээ байхгүй. Тийм ер нь яг олон хүний амьдралыг хамаардаг ийм том барилга барина гэдэг бол өөр асар том хариуцлага байхгүй. Ийм ажил дээр бол маш олон талын тийм аюулгүй байдал одоо юу гэдгийг тэр галын аюулгүй байдал байна тэр дунд за тэгэл гарц орцгөл явах. Энэ тэгээд нөгөө нэг бас л нөгөө хүртээмжийн асуудал нэг хэцүү юм билээ. Ингээл одоо хашаа руугаа ариг гэж нэг орно тий орсныхаа дараа шатаар гарна. Дахиад орц руу ороод дахиад хоёр шатаар гараад дахиад лифт рүү орохдоо дахиад шатаар ингээ гардаг. Тэгээ би бас нөгөө яг ихэнх нь жоохон түрээслэгч нар бас залуу хүмүүс байдаг гэхээр за тийм болоод одоо өдний хүртэл болоод идэм болов гэж бодсон. А яг ингээд нөгөө нэг одоо юу хүүхэд хөгшин настай хүмүүс амьдардаг байр бол айгүй хэцүү юм билээ. Орц гарцын хувьд бол айгүй хэцүү юм билээ. Зүгээр яг ажиглаад ихт ингээл яг нэг ийм нэвтрүүлэгт ороод ментор ороод ингээ урд нь үзэж байгаагүй харж байгаагүй энэ асуудлуудыг хараад санаагаар унаадж байгаа юм шиг нэг айгүй хэцүү нэг бүтэлтэй юм байхгүй ингээд уур хүрээл ингээл тэгэхээр энэ бол үнэхээр Улаанбаатарын л нийтлэг асуудал юм. Бид нар бол үнэхээр одоо энийг ярихаас өөр аргагүй ингээд дандаа л амнаас нэг бэлэггүй үг унаад байгаа юм шиг би өсвөлдөө санаагаар унаад байна шүү дээ. Яг нэг талаасаа ингээд бид нэр хүртээмжийн асуудлыг ярихаар хүмүүс нэг тэгж ойлгоод байдаг шүү дээ. Нэг муу ёрлоод гээл тий. Одоо юу ч тохиолдож болно. Би гэтэл 2 жилийн өмнө хөлөө углаад тэгэл 2 сар гэртээ хэвтгэхэд бол зүгээр энэ бол үнэхээр амар асуудалтай. Манай Улаанбаатар хот бид нар зүгээр 2 суг таягтай эмэгтэй хүнд өвлийн цагт бол ямар ч ээлгүй байгаа байхгүй тий. Гармаар нь штэ бас ажил хиймээр байна. Дэлгүүр хоршоо орж хүнс цуглуулмаар байна тий. Нийгмийн харилцаанд 2 сар орохгүйгээр гэртээ таг байна гэдэг чинь өөрөө амар том шийтгэл байгаа. Тэр чинь бол чи яг нөгөө бодит кейсээр бусдын нөгөө зовлон бэрхшээлийг ойлгож эхэлж штэ. Тэр чинь нөгөө бид нар тэр хүний өмнөөс л ойлгохгүй бол бүгд яг тэр хүний өмнөөс юм шиг ойлгож иж нийгмийн тэр хүмүүс хандж иж одоо үйлчлэгээ ч юм уу тэр хүмүүст хаяр халамж хүртэх хэрэгтэй байхгүй. Гэтэл нөгөө би огт юм байхгүй гэдэг. Одоо би нэг хуруугаа гэмтэх хүртэл ингээд бараг л өөрийгөө ингээд бүх юмд хүрч болохгүй, юу ч хийж чадахгүй, зураг зурж чадахгүй байдалд орчиж тэрийг ойлгож байгаа байхгүй. Өнөөдөр бид хоёр Аркта шар дээр ирсэн байна. Өнөөдрийн одоо гол сэдв ногоон байгууламж. За тэгээд ногоон байгууламжийн арчилгаа туршлагыг одоо сөөх маань яаж авч явах ёстой юм. Яг одоо манай Аркта шарын ногоон байгууламжийн нөхцөл байдал ямар байгаа талаар Abaya Garden компани үүсгэн байгуулагч за Алтан гэрлээсээ бид нар зөвлөгөө авч байна. За би эхлээд давуу талыг нэрье. Бас дандаа сөрөг зүйл ярих чинь онцгой те.
Ер нь бол аркта шар орчин бол ногоон байгууламж нэг ч одоо хүнд оногдох ч гэдэг юм уу эсвэл орчин суугчдад оногдож байгаа талбай гараа бол ер нь бол миний хувьд харж байгаагаар бол тун боломжийн сайхан одоо ногоон байгууламж сайтай гэж би бол дүгнэнэ. Мэдээж сайн зүйл байгаа боловч тодорхой хэмжээний харчилгаа, тортлогоо зайлшгүй хэрэгцээ бол байж байна. Жишээ нь одоо манай энэ хоёр хүний хийж байгаа яг энэ ажил бол явган зорчигчдын одоо нүд рүү ороод байгаа тий. Сая бид нар л бас ингээд нүд рүү ороод тий. Алхахад ингээд саад болоод байгаа энэ хэсгийг одоо жишээ нь ингээд чөлөөлж байгаа. Хоёр хүний уг нь зорчстой орон зай. Гэтэл таныг явахад ямар төвхтэй байна тий. Хүмүүс энийг нэг хайхтарсан анзаарахгүй л байгаа юм л та. Энийг бол одоо сөөхүүд бол ингээд мэдчихвэл ингээд шууд ингээд тайрчмаар байгаа байхгүй тий. Зүгээр хайчилж шүү дээ. Нэг тийм хэцүү мэрэгжлийн зүйл биш байхгүй. Мэдгүй л байгаа хэл та. Ингээд ургаж байгаа юм чи ургуулад ногоон байгууламж юм чинь л гэж боддог хэл та. Сая одоо энэ хэсэг тий хүн зорчход ямар их сааттай байлаа. Одоо бол орон зай бүр хамаагүй ингээд том болчихж байгаа юм шиг. Том болчихж байгаа өстой тий. Одоо энэ зэргийн ажлыг хинч хийчих чадaltaй, хинч хийж болно. Энэ мод энэ ч ургуулна гэж ерөөсөө огт төлөвлөөгүй. Улаас нүүр хийсч ирэл энд ургацсан. Энд ингэж мод ургах нь өөрөө байшингийн бүтээцийг хийцэнд явцдаа хор уршигтай явандаа тийм өөр одоо хоруу чанартай учраас байшиндаа тулгаж модыг ингэж ургуулах гэсэн үг. Хэрвээ ургасан мод байгаа бол дахиад дараа өөр газар ургаарай гэд авах нь бол зайлшгүй. Одоо энэ ингээд зүлэгч гэсэн бас ингээд ургацсан биш тий. Тэгээ эдгээр ч гэсэн муу ялгаахгүй уг нь бол урах ёсгүй байсан. Гэхдээ өвсөг бол зогсооход бол маш хэцүү. Энийг бол тайралтын аргаараа арчлаад энэ хэсгээ зүлэгжүүлэх дээр илүү санаа тавих. Энэ одоо хитрхи ингээд юм тагтаршсан ингээд юм болцсон юм шиг байх юм. Тэгээ энэ бол нөгөө хүний рефлексээр ингээд хөлийн гიშгдлэр ингэсээр байгаа тагтарчиж байгаа байхгүй. Энийг бол хязгаарлахдаа явж байгаа хүмүүсийн рефлекс дээр нь явган зам тавьж өгөөд явахгүй байгаа хэсэг дээр нь зүлгээ тариад өгчвөл эвдрэл байхгүй л гэсэн үг. За та цаасаа хайрцаг дэвсгэлээр шарилж ургадаггүйг сонсч байсан баг. Тийм үү. Хүмүүс айгүйх тэгж ярьдаг. За. Цаасаа хайрцаг дэвсгэлээр шарилж ургадаггүй гэдэг шалтгаан зүгээр цаасаа хайрцаглаар хог ургамлын дээр нь хүчээр дарамгуулж байгаа хэлбэр байхгүй юу? Энэ болохоор өнгөрсөн жилийн шар өвс байхгүй юу? Энэ өнгөрсөн жилийн шар өвс нь өөрөө бусад хог ургамлын урах ёстой байсан орон зайг цаасаа хайрцагны үүргийг гүйцэтгэж энэний доор урах ёстой байсан хог ургамал нь урахгүйгээр энэ шар өвсөндөө дарагдаад алгуулж байгаа. Гэтэ тэр шар өвсөй чинь ингээд цуглуулж агаад ингээд хамжаагаад шатаагаад идэг шүү дээ. Галын аюултай. Галын аюул. Тэгж өөрсдөө хорлоод юухгүй зүгээр тэрний оронд хамахгүй байсан дээр. Байгальдаа ч хэрэгтэй, өөрийнхөө эрүүл мэндэд ч хэрэгтэй, ойр орчныхоо энэ шар өвс чи өөрөө байснараа шороо босохгүй, дээрэс нь хог ургамал нь ургахгүй, тэ элдв янзын шавжнууд их хэмжээгээр үүрлээд авахгүй. Айгүй олон даваа. Зүлэг бол ургах юм уу те? Өвс бол өөрөө урдгаараа л ургана. Зүгээр шар өвсийг нь заавал тэгж аваад ах, үзий ядаад ах хэрэгцээ байхгүй л гэж хэлэх гээд байна. Яста мэдэхгүй байна. Inspired by you Nippon Paint. Алтан гэрэл бит хоёр 39 дугаар байран дээр ирсэн байна. За манай 39 дугаар байрны ногоон байгууламжийн хувьд ямар хувь вэ? За ногоон байгууламжийн хувьд бол шинээр бүтээн байгуулалт хийгээд тодорхой хэмжээний моджуулалт хийсэн байгаа нь сайхан байна. Гэхдээ нөгөө хөрсөнд айгүйх эвдрэл үүссэн учраас хог ургамлын ургалт бол нэлээд олон газар түгээмэл тархацтайгаар ургалттай байна. За ерөнхийдөө бол модны арчилгаа бол хууч ургацсан байгаа моднууд дээр бол арчилгаа бол зайлшгүй шаардлагатай. Орцны орж гарч байгаа үзэгдэх орчин хаасан, машины зөксөл явган үнэ зам шууд залгаж байгаа учраас модыг бол хүмүүсийн одоо аюулгүй байдлыг бодож харагдах орчныг сайжруулах хэрэгцээ бол өндөр байна гэж харж байна. За өнөөдөр бол энэ моджуулалт хийсэн байгаа талбай дээр модны тоогоо нөгөө эвдрэл үүсэж мод таригдж байгаа байхгүй. Тэгээ хөрсөнд эвдрэл үүсгэхэд өөрөө хог ургамал ургах кодтой байдаг. Тэгэхээр тэр кодны хүрээнд модны ургалтыг нь хог ургамлаас хамгаалдаг юм хучлага байгаа. За тэр хучлагыг хийж үзүүлнэ. За тэгвэл хүмүүстэй хийж үзүүлэх. За. За модны тоонд ургасан байгаа хог ургамлыг бол ер нь бол цэвэрлээд авчих хэрэгтэй. За материалын хувьд бол энийг бол полипирон материал гэдэг. За бидний сайн мэддгээр бол маскны төрлийн материал. Тогоондоо тохируулаад хэмжээгээ аваад ингээ голлуулад хяргачихна. За юугаар газар зоох вэ гэж хүмүүс их асуудаг юм. Энэ болохоор хөөсөн басаадны сэнс, хөөсөн басаадны шүрүүп. Энэ хоёр материалаа ер нь бол гац маркаар л ашиглаж байгаа.
үүнийгээ тогтоох зорилготойгоор. Ямар ч насны, ямар ч хүйсний хүн хийхэд бол нэг тийм хэцүү ста нэрэ мэдлэг нэтэрэ гэдэг тийм шаардлагатай юм бол байхгүй. За ингээд энэ модны тогоон дотор 3 жилдээ шарилж бол байхгүй. Та бүгд маань ингээд модны тогооны шарилжийг яана гэж санаа зовох шаардлага болчих. Дэмжигч Агис даатгал. Ерөнхий ивент тэтгэгч Neo City. За манай сөөхийг авраач реалити шоу маань үргэлжлэлээр нь маань нэвтрүүлгийн багийн зүгээс дугаар болгон дээр салбарын мэрэгжилтнүүд мөн мэрэгжлийн экспертүүдийг авчирч санал шүүмжлэлийн нь сонсож байгаа. Өнөөдрийн дугаарт манай жочин ментороор ойд хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За маа сөөхийг авраач бодит реалити шоу маань иргэдийн асуудал дээр тулгуурсан одоо энэ орон байрных нь асуудлыг хамтын оролцоотойгоор юм шийдэж байгаа. Тэгээд нэвтрүүлгийн багийн зүгээс одоо дугаар болгон дээр тийм мэрэгжлийн экспертүүдийг яг албаны хүмүүсийг одоо оролцуулж яг санал шүүмжийнөөс сонсож байгаа нэлээд онцлог байгаа. Тэгээд өнөөдрийн дугаар бол таны хувьд бас нэлээд сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Мөн иргэдийн хувьд бас нэлээд мэдгүй зүйлээ мэдэж авсан ийм дугаарууд байх үргэлжлэх байхаа гэж найдаж байна. Өнөөдрийн дугаартаа яагаад ойдвигаа урьсан бэ гэхээр Монгол улсын хүртээмжийн стандартыг одоо боловсруулсан багийн гишүүн байгаа. Мөн түгээмэл загварын одоо шинжээчээр ажиллаж байгаа шүү дээ. Сүүлийн үеийн одоо барилгын төслүүд дээр одоо бид хоёр бас ингээд яг хүртээмжтэй холбоотой энэ асуудлыг ингээд хөндөөд тэгээд хамтарч ажиллаж байгаа. За тэгээд өнөөдрийн дугаарт маань хүрэлцэн ирж одоо зөвлөмжөө өгөхөр болсон. Ойдвтаа маш их баярлалаа. За баярлалаа Уянга Балжка. Сөөхийг минь авраач гэдэг энэ реалити шоуд оролцсон гэдэг бол миний хувьд бас их том завшаа. Яг гэхээр миний бас мөрөөдөж ихэд одоо хаашаа гэхдээ төлөвлөж өссөн бас нэг том ажлыг та хэд маань эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бодит орон зайг яаж хүртээмжтэй талаас нь хэмжих үү, үзэх үү, шалгаруулж үзэх үү гэдгийг үзэх төр боломжийг олгосон баярлалаа. Одоо тэгээд хэдүүлээ энэ happiness таванд болж байгаа зүйл, болохгүй байгаа зүйлийг яг хүртээмж гэдэг өнцгөөс нь хэдүүлээ хамтдаа харцгаая тийм ээ. За. За өнөөдөр хөтлөгч нь тэрэгэн зэрэг дээр суусан байна. Ер нь тэрэгэн зэрэг дээр сууж байгаа хүмүүстэй энэ Орос улсныхаа байрныхаа гадаа явхад хэр хүндрэлтэй байдаг тухайн асуудлыг бол хөндөх болно. За миний хувьд гэх юм бол 10 сард өнгөрсөн 10 сард яг энэ тэрэгэн зэрэг дээр сууж явж байсан. Тэгээд энэ байрны тухайд гэх юм бол зам талбай нь бас харьцангуй гайгүй байна. Манай байрны хувьд гэх юм бол нэлээд хэцүүтэй. Юу тэрэгэн зэрэг дээр битээ явахад бас асуудалтай байрууд Улаанбаатар хотод бол маш олон байдаг. За одоо энэ мөр юм шээ. Тэг би машинд руугаа орно штэ. Одоо жолооч руугаа. Тэгээ орох гэхээр ингээд энэгээр би ингээд багтах ямар ч багтах боломж байдгүй. Тэгээд уцаар ярина босч чадахгүй хин энэ хавьяас явж байгаа хүнээс ингээд заавал тусалцаа авах. Хамгийн ихний асуудал нь зогсоолын талаар ийм асуудал үүсдэг. Тэгэхээр автомашины зогсоолууд маань түрүү манай хөтлөгчийн харснаар их нарийнхан байгаа. Бууд сууж боход бол ямар нэгэн боломж маш багтай. Тэгэхээр МНС 6055 2009 оны стандартаар харахад бол машины зогсоол маань 2.5-аас 3.2 метрийн өргөнтэй байдаг. Ийм өргөнтэй байх ёстой. Тэрний гол шалтгаан нь юу гэхээр тэрэгтэй ч тэрэгэнцэртэй ч одоо энэ дээр зөвхөн тэрэгэнцэртэй хүнийг ярихгүй шүү дээ. Тэрэгтэй өөрөөр хэлбэл хүүхдээ авч явж байгаа ээжүүдийг бас ярьж байна. Энэ хүмүүс маань хангалттай хаалгаа онгойлгоод тэгээ хүүхдээ буулгаад түрээ явах тэр орон зай байх ёстой. За таавн хотхны хэмжээнд тэр энийг бодож ярих юм бол хэдүүлээ энэ машины зогсоолууд дунд бэкхэд нэг 50% тутам 2 тийм тусгай автомашины зогсоол хийсэн байх шаардлагатай. Оо nice. Happiness Town-ы энэ бол маш гоё тэ шийдэл байна. Машин тавьж болохгүйгээд одоо машин тавиулахгүйгээд ийм хаалт хийсэн байна. За тэгээ бордурын асуудлыг ийм хүртээмжтэй байдлаар надлуу шийдэж өгсөн байна. Хөв. Энэ байрны хувьд бол өстө nice байна. Магтмаар байна. Ийм налуу тэ бас ээлтэй шүү дээ. Хүртээмжтэй байдлыг бол айгүй дэмжиж өгсөн шийдэл юм шиг санагдлаа. Ганцхан энэ байрны л хувьд шүү дээ. Йоо. За энүүгээр бол би хизээж гарахгүй байна. Хэрвээ хүүхдтэйсэн бол манай хүүхд тийшээ аав хоёлоо тогломоор байна гэсэн. Би нөхөө аав нь гарч чадахгүй чи ганцаараа тоглол. Амар гонигтой байгаа өстэй. Энд дээр налуу зам яагаад хийчих болоогүй юм бэ? Энэ барилгыг барьсан хүмүүс
За Happiness Town-ы тоглоомын хэсэг дээр ирлээ. Тэгээ талбайны хувьд яаж юм гэхээр тэр өндөр настай өвдгөөр нь түнхээр нь хатгадаг эмээ байсан бол дээшээ гарахад маш хүндрэлтэй байна. Тэрэгцэртэй аав ээж байсан бол бас хүүхдэд дагаад гарах болцоогүй байна. Мөн түүнчлэн өөрөө хэрвээ хүүхэд өөрөө тэрэгцэртэй байх тохиолдолд бол ийшээ бусад хүүхдүүдтэй зэрэгцээ тоглох ямар нэгэн болцоогүй байна. Ийм нөхцөл үүсчихэд байна. За шийдэл нь юу байж болох вэ гэхээр биднээс харж байгаа одоо ингээ харахад шалны түвш нь ойролцоогоор метр 20-той байна. Метр 20 гэдэг маань дунджаар нэг 10-аас 12 метрийн налуу зам хийх бол бүрэн бололцоотой. Налуу замаа хийчих юм бол энэ тэрэгцэртэй хүүхдүүд ч бай өөр хин нэгэн бол шууд дээшээ гарах бол ямар нэгэн саад гүүгээр хийх болох нэ л гэж бид бол үзээд байна. За ээжүүд бидний хүсэл хүүхдэд 5 дахь орчинд ногоон байгууламжтай хүүхдэд ээлтэй байхыг илүү хүсдэг. За тэгээ өнөөдөр туршилт хийж үзэх гэж байна. Хүүхдийнхаа одоо гэрлэг одын хүүхдийн тэрэгтэй яаж орж болохоор байна. Туршилт хийнэ. Йоо. Заст арай гэж гэртээ ирж ийн гэрлэг орж чадах нь уу? Ой энэ юу вэ? Гэртээ ирсэн гэсэн чи Эверестийн оргил дээр ирсэн байж тээ. Яаж ишээ би гарах юм бэ? Ой. Яна би яг үндэ би бол айж байна. Гэтэ одоо яг хөө тэгээд үзэндээ ээжүүдийнхаа төлөө. Гэтэ би одоо энийг яаж энэ хаалгыг би яаж нэх юм бэ? За ингэж жоохон хажуулдуулж агаад. Яах гэж юм чаа бэ? Йоо. Би нэр хүн туслахгүй л угаасаа гарахгүй байна. Баярлалаа хаа. За өөрөө чадаагүй учраас хүмүүс туслахаар боллоо. Гуруула барах нь. Яна би одоо юу ч хийж чадахгүй. Оо. За чанга юм байна. Худлаа байна. Йоо за. Арай л За окей гадаад хонё доо. Эсвэл онцгой байдал руу ярих хэвээр. Йоо. За бид сая харамсалтай зүйл харлаа. Хөтлөгч Балжиган маань тэрэгцэртэйгээ дээшээ гарах гэж байгаад унлаа. Хажуугаар нь бас хоёр залуучууд төрж үзээ тэгээд бас маш их хэцүү байгааг харж байна. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө үйл ажиллагаанд ашиглах боломжгүй налуу зам барьсан гэдгийг бол бид бүгдээрээ сая харлаа. Түүнээс гадна энэ налуу зам хэрвээ ашиглалт болдгоор барьсан байсан ч гэсэн маш олон хэд хэдэн алдаанууд байна. Нэгдүгээр энэ дээрээс орж ирэх ус цасны юунаас хамгаалагдаагүй. Хоёрдугаарт хавтан өөрөө алтрахаа сэргийсэн ямар нэгэн бүрээс байхгүй байна. Гуравдугаарт гэх юм бол хоёр талын түшлэг гэж байх хэвээр. Хоёр талынх нь түшлэг байхгүй, нэг талдаа түшлэг хийсэн байна. Тэгэнгүүтээ тэр нь бас гүйцэд биш. За Happiness Town дээр ирсэн өнөөдөр үнэлгээ, дүгнэлт, одоо шинжилгээ, шалгалт бол миний хувьд бол үнэхээр хангалтгүй байлаа гэж хэлмээр байна. Тэгэд үзэгчд маань бол үдсэн байх, унлаа, хэцүү байлаа, хүмүүс тусаллаа. Тэгээ ер нь бол энэ барилгыг барьсан хүмүүст бол хүүшээ ичээчээл гэж хэлмээр байна. За таны хувьд? Улаанбаатар хотын одоо ганцхан барилга дээр бид нэр юм шинжилгээ хийж үзлээ л дээ. Тэгэхэд чи одоо ингээ хэдэн мянган барилга байгаа. Хооштой хэдэн мянган барилга баригдах юм тий. Тэгэхээр ингээд зураг зохиогч нар анхаараасай, барилгын гүйцэтгэгч нар анхаараасай. Гэдэг нэг талаасаа миний хувьд бол амар эмзэглүү штэ санагдаж байгаа байхгүй юу? Одоо нэгэнт мөнгө зарж байгаа, гүйцэтгэж байгаа, хяналтаа сайн тавьж байгаад тий. Яг ийм нэг юм хүртээмжтэй байдлыг анхнаас нь ингээд зөв хийх уг нь бол боломж байгаад байгаа. Тэгэхээр ингээд харамсалтай санагдаж байгаа. Ялгаа авахгүй л хилээд идэг мэдлэгтэй болох тухай бас л яригдаж байгаа байхгүй юу? Тий. За манай өнөөдрийн дугаарын зочин ментор Ойдоо бахын хувьд өнөөдрийн яг энэ Happiness Town-ы нөхцөл байдал таны хувьд яг дүгнээд хэлвэл ямар байна? Яг шударгаар хэлээ те. Тэ харамсалтай байна. Харамсалтай юу гэдэг нь болохоор энэ байрыг авах гэж 40,000 сая төгрөг төлснийхөө төлөө эргээд хөл гарыг гэмтэх юм уу эсвэл ээж аавыгаа авчрах бололцоогүй юм байр авсан байна. За дөрөв уянгагийн маань хэлдгээр үнэхээр ирээдүйн барилгуудад энийг тооцож бариасаа. Тэгэд эцэст нь яг хэлэхэд үндсэндээ энэ нэвтрүүлгийг үзэж байгаа, шоуг маань үзэж байгаа жирийн иргэд тийм ээ. Жирийн иргэд маань өөрсдөө мэдлэгтэй боловсралтай болооч. Дараа нь хаана газар очиод байр авахдаа
ийм зүйлийг нь олж хардаг болооч. Энийг бид шаарддаг болооч. Ийм биш байх юм бол бид байр авахгүй гэдэг хэлдэг болох юм бол барилгын захиалагч нар, гүйцэтгэгч нар аль аль нь энийг ухаардаг болох байхаа. Сайн Уянга метр маань хэллээ шүү дээ. Улаанбаатар хотод одоо ганцхан энэ Happiness Town биш маш олон барилгууд байгаа. Чарслаж ирнэ олон барилгууд баригдана. Ер нь Улаанбаатар хотод тийм хүртээмжтэй, тийм аюулгүй, асуудалгүй тийм барилга байгууламж ер нь байгаа болов уу таны? Байгаа хувьд ч байгаа. Гэхдээ их сонирхолтой тэр байгаа барилгууд маань ихэнх нь зочид буудлууд. Тэгээ яагаад зочид буудлууд байна гэхээр тэр гадны хүмүүс зориулдаг. Гадны хүмүүстэй биш. Яагаад гэхээр ирсэн хүн болгон тэр буудлын мөнгө өгнө гэдгийг мэддэг. Тийм учраас тэр хүнийг тухтай таатай байлгахын төлөө эхнээсээ тэрийг зөв барихыг боддог. За тэгээ ямар тач ирсэн гэж хэлэхэд манай сөөхийг авраач гэдэг энэ бодит реалити шоу бол зөвхөн орон сууцны 1 өрөө байрны, 3 өрөө байрны, 4 өрөө байрны асуудал биш, нийтийн орчны тухай асуудлыг л хөндөд байгаа шүү гэдгийг та бүхэн дахин сануулж илээ. Тэгээд шоу нэвтрүүлэгтээ хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Манай дээр болохоор нэгд стандарт нь өөрөө хоцрогдолтой байна, шинжилж чадахгүй байна. Хэдий ингээд нөгөө шинжлэгдээд ингээд явж байгаа ч гэсэн тэрэндээ бас хүн хүч нөөц бас дутмаг байна. Ингээд олон төрлийн асуудлууд байгаа тань л та. Гэхдээ бид нар яг өнөөдөр хүртэл бас ингээд өөрсдийнхээ амьдралд ингээд оршин суугчд маань иргэд өөрсдөө ингээд тодорхой хэмжээгээр энтлийн мэдлэг сайтай байл ингээд дүүрэг хороо тэ нийслэлээс шаардаад стандартаа хангаач. Гэхдээ ер нь бол яг эн чинь нэг ийм л асуудал байгаа. Одоо стандарт байхгүй биш байгаад байгаа. Тэр нь хэрэгжидэггүй. Тэгэл одоо жишээлбэл ингээл хамгийн том асуудал юу юм гэхээр бид нар энэ муухайд ингээд нүд тасж байгаа юм. Аажимдаа нөгөө нүд тасна гэдэг. Одоо харахаа цонхны онл гэж байна шүү дээ. Нэг цонх харахаа ангууд явж байгаа тийм. Тэгэл бүх юм одоо буруугаар хэрэгдэг гэсэн нэг тийм онлогод байгаа байхгүй. Тэнгүүд яг тэрэн шиг бид нар одоо ингээл Улаанбаатар хотоо харахад ингээл тэр эвдэрхий зам мам тэр одоо тэр боржуур хийх гэдэг замыг явж байгаа тэр замбраагүй ухаад орхицсон шороо тоостой тэр бүгдийн үзээ хайж байгаа хэдэн өдрөл ингээл зүгээр л ухаа орхичдаг. Тэгэл юу ч хин ч юу ч хийхгүй. Тэгээ энэ сүүлдээ нэг сарын дараа эхлээд бухимд нь хүмүүс хэлнэ. Тэгээ сүүлдээ сарын дараа, хагас жилийн дараа, жилийн дараа угаасаа л ийм хотод амьдардаг юм шиг. Бүр хинч дуурахгүй. Хүний хамгийн тааламжтай байх, байлгах одоо тий орчныг сайхан болгох, тоосон зургүй байх энэ л юм чүрдсэн ногоон байгууламж байгаа байхгүй. Тэгээ яг ингээд ярихаар нөгөө манай монголч угаасаа хүтуур амьсгалтай тэгэл ногоон байгууламж байх хэрэг байна уу гэдэг юм ингээд иймэрхүү юмнэр байдаг. Гэтэл байлгаад байгаа стандартыг хангуулад байгаа бас хотгон хороолууд байна шүү дээ. Тийм. Ногоон байгууламж бол маш өндөр зардалтай, маш өндөр арчилгаа хийх хэрэгтэй. Одоо ногоон байгууламжийн мэрэгжилтэн гэдгээр баг залуучууд сургууль төгсвөл одоо ирээдүйд маш хэрэгцээтэй. Одоо инженертэй адилхан л байгаа байхгүй. Энд чинь бүр технологи байгаа байхгүй. Зүгээр би нэг зүйлийг тарьж чадахгүй юм билээ. Одоо яг наадах чинь бас юм заяа. Одоо энэ номон дээр ч юм жишээ ярьдаг. Одоо харагдах байдал нь л хүүхдийн тоглоомын талбай гэж байгаа байхгүй ногоон байгууламж. Гэтэл тэр доор тэр чигтээ нөгөө одоо нөгөө спонж технологи буюу нөгөө усыг сорж авдаг тий. Өөртөө шингээгээд авдаг. Доошоогоо тэр чинь ингээд бүхэл бүтэн инженерийн байгууламжаа хийж байгаа байхгүй. Тэгээд ягаад зүйл юм бэ гэхээр харагдах байдал нь л ногоон буюу хүүхдийн тоглоомын талбай болохоор софт. Тэгтээ тэр хард одоо тэр дэд бүтцийг ингэж халахалж чадчих байгаа нь одоо софт шийдэл юм аа гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бид нар ч гэсэн одоо бас тиймэрхүү төвшин рүү явхад юу нь яад юм болдоо гэд ингээд бас жоохон судалсан ч манад бол бас байна. Бас ингэ байна. Рио Тинто парк байна тий. Тэр шийдлийг хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр хийж ийн болдгийм байна гэдгийг бол одоо ингээд бас жишээгээр харуулсан. Байна. Та хоёр гайхаж байна уу? Энэ би ингээд санал хоосон байлгаад байгааг. Гайхаж штэ. Удаалан зочих гэдэг. Тий, би энэ ч нэг хүн зочин урьдсан байгаа. За, зочин ментор. Энэ талаараа дараагийн дугаар дээр илүү дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. За, ойлголоо. Хогийн цэг гэдэг үгнээс би татгалцдаг юм. Бохор хүчинд амьдарсаар байна шүү дээ. Шийдэл байхгүй байна. Хогон ангиллаад сурчаад ирдэг хөгжингөө орноос. За, өнөөдөр 3 одоо төсөлтөд танилцсан. За та бүхэнд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Яг үнэхээр сэтгэл зүйн хямрал доромжлолд бол өдөр тутам шахал ордог шахал да. Хүүхдээ нэг зайлгсан ч хороггүй. 40 м зам ингээд тавьсан. Ингээд засвар хийсэн. Та ёстой үнэхээр их ажил хийжээ.